За мэдээж дурсамжтай Монгол кинонууд бол бүр зөндөө байдэн штэ тий. Сайхан би Ванда ахын тоглосон хамгийн сайхан киноны 2 дугаар ангийг нээлтэн дээр нь очиж үзээд тэгээд үзэж дуусныхаа дараа 1-р ангийг бас нэг дахиж үзмээр айгүй их санагдсан байхгүй. Тэгээд 1-р ангийг дахиж нэг үзсэн. Бас л яалтчгүй л үнэхээр л хөөрхөн дурсамж сэдрэх юмнууд мангар олонтой 10 жилд байхад энд тэндгүүл киноных нь хэсгүүд, киноных нь диалогууд за тэгээд мэдээж бас дуунууд нь энд тэндүүр явж идэг байсан. Үнэхээр л тий дурсамжтай кино гэдэг тодорхойлолтод бол бүр нийцгээр тим кино байсан байлээ. 1-р ангийн ч найруулж байсан, 2-р ангийн ч найруулсан, одоо яг энэ харагдаж байгаа Бат Зориг гэж найруулагч авах бол ерөөсөө энэ тэнд янз бүрийн ярилцлага бараг өгж байгаагүй нэлээд тийм нууцлаг хүн шиг санагдсан. Надаа яагаад ч те. Ямар ч байсан манай үзэгчдийн бас л маш сайн мэдих Шүн дундын яриа киноны 2 ангийг хоёуланг найруулж байсан тим найруулагч байхгүй юу. Ер нь л яг тухайн цаг үеийн хамгийн ламжилт сайтай одоо үзэхэд дурсамж сэдрэж чаддаг бидний бага настай салшгүй холбоотой хамгийн сайхан нь Шүн дундын яриа гэд маш том 2 киног Монголд мэдлүүлсэн найруулагч бол ийм хүн байдгийг шүү. Өнөөдөр би тэгээ мэдээж 1-р ангийн өөрийнхөө өнцгөөс та нартайгаа сайхан дахин нэг дурсан нэг гоё мэдээ гэх юм бол энэ 1-р анги нь Animax дээр бүрэн ихээрээ өндөр чанартайгаар за хамгийн гол нь үнэгүй орцсон байгаа юм байл шүү. За тэгээд хэрвээ та нараа өөрсдөө бүтнээр нь үзмээр байх юм бол үзээрэй. Мэдээж за тэрнээс гадна та нарын ихэнх ч л баг аль хизээний үзсэн л байгаа илүү дээ. Саяхан нээлттэй хийсэн 2 дугаар анги нь бүх кино театруудаар гарч байгаа. Тэгээд үзэж амжаагүй хүмүүс ахын бол бас үзээрэй. За тэгээд хэдүүлээ хамгийн сайхан киногоороо дахин нэг аялцгаая. Тэгэхээр кино маань нэлээд баян бизнесмэний эрхийн балай айлын ганц охин болох Заяагийн дүрээр эхэлдэг. Найзуудтайгаа гарч шоудах гээд намайг гаргаатгаач гэж аавынхаа бие хамгаалагч нар руу юм хум авч шидэж агаад гинэт ухаалдаад дараа нь өрөөндөө сэрэнгүүтээ цонхоороо зүхтааж машин барьж явж агаад машинтайгаа осолд ороодохдаг. Сэрэгтэй ягаад чи эмнэлэгт биш шоронд сэрдэг. Тэгээ цагдаагийнх нь хэлдгэр болохоор хүн дайрж алаад ерөөхдөө бол хүн амны хэрэгт орцсон л болж таарж байгаа юм л та. Тэгээ мэдээж аав нь буюу Цэбо ахын тоглосон дүр тэр цагдаатай нь уйлдаад охиндоо жоохон хүмүүжил суулгая л гэж хүн алаагүй бахт нь алсан гэд хэлүүлсэн байх нь тодорхой. Заяа орж ирчээд аавдаа ирэхлээд те энэ нэг цагдаа чинь сонин юм яриад штэ. Та ганц охиноо шоронд явуулчихгүй байгаас тэ гэд тэгсэн чинь үнэхээр л аргаалгаа миний охин. Аав нь хахуултыг ээдж барахгүй байна. Тэгэхээр миний охин хэсэгтээ хотоос гараад аавынхаа өсөж төрсөн нутаг болох дарханд очиж сургуульд амьдраа гэдэг. Заяа ихэндээ юун золбин хөдөр рүү явуулах гэдэг юм бэ гэжсэн ч гэсэндээ шоронд орсноос дээр л юм байна л да гэд явхаар болно. За дархан тэгээд оппозитийн ган тулга ах болон инэрэл ах хоёрын тоглосон тулгаа зоргоо гэж дуу муу хийх гэж оролддог. Хажуугаар нь пүүз мүз зардаг улаан хаасалчин хоёр залуутай хэдүүлээ танилцсан. Яг нөгөө нэг тухайн үеийн том бизнесийн уулзалт хийх гэж байгаа юм шиг пүүз наймаалцдаг уулзалтан дээр шивэртэй пүүзээ зарсан байж байгаа юм ч те. Ган тулга ахын зоргоо гэж дүр нь болохоор ээж аав нь хамт байдаггүй. Ерөөсөө ойрхон хээр талд мал хариулж байдаг эмээ өвөө хоёртойгоо л бүр айгүй сайн найзууд юм шиг харьцаж мэрцдэг те. Эмээтэйгээ бүр ингээ юу байна хамаа мамаа андаа гэж ярьдаг тийм эмээгийн хөдөлмөрч сайн хүү гэх юм уу та. Угаасаа айгу хөөрхөн дүр бас тэгээд те жолоо өрцөн явж байхад нь хэдүүлээ киноныхаа хамгийн хөөрхөн жижиг дүрүүдийн нэг буюу Ади ахын тоглосон зоргоогийн одоо ийм архичин хуурай ахтай танилцдаг. 7 хоног моног дамж уудаг үнэхээр л бүтэхгүй архичин ч гэсэндээ цагаан пүүзээ цэвэрхнэр наваад явцдаг те. Бүр ингээд нэг тийм цэвэрхэн архичин ахын дүр баггүй. Дүрийн нэрийг би яг сайн санахгүй байна. Тэгээ угаасаа Ади ах гээл дуудчих. Заяа дархан дээрээ сургуультай ороод эхний хичээл дээрээ л ангийнхаа нэг охинтойгоо ам мөрөнгуудаа би жижүүр хийхгүй гэд нүүрлүү шалны альчуур байгаа шидчихдэг. Алуулгачхаа зүхтж яхад нь зоргоо яг сургуулийнхын урдуур халтур эзэн явж байсан байж таарад заяа сунгуудаа шууд 20,000 төгрөг сарвагаад хаашаа чамаагүй яваад хаал гэдэг. Чиний машин чи ямар өмхий юм бэ? Өмхий үнэртэй танаа цанхон болгож. Хөөе, цанхаач. Дараад байна. Наа чи буцаа хаагддаг юм уу? Ийм ямби юм уу чад хүнд үйлчлээд тахтай яа дээ. Буучих. Ир юм бэ ч ямар халцгар юм бэ? Яв гэж ин чамаг халтраа. Би чамайг дуугаа өгнө гэвэл явъя.
Чи ямар хөгийн гар вэ? Ингэж арсалдаж явн явсаар Заяаг дотор байрныхаа хажууд буухад зоргоо утасны дугаараа өгөөд такси хэрэг болвол залгаарэ гэд. Энэ хоёр маань ингээд танилуд болж байгаа гэх юм уу та. За тэгээд оройн тулгаагийн найз гэж нэг улаан математикчин царайтай ирнэ. Бит хийж мэдэг айгүй авиастай нэг залуу тэр хоёр дээр ирээд зоргоо тулгаа хоёр өндөгний саваар хийсэн хоум студио дээрээ дууга бичиж байгаа. Яг тухайн олжоод эхний дууга бичиж яхад нь гаднаас ади ах орж ирэнгүүтээ энэ дуу чи одоо та нарын анхны чин дуу өстэй. Ийм хүнд дуугаар эхлээд хэрэггүй штэ миний дүүнер. Ах нь бас анх гарч ирж байхдаа яг ингэж алдчихсан байхгүй юу? Арай жоохон хүнхэн дуу байхгүй мó гэснээр зоргоо маань Opposite-ийн бас л бидний хамгийн хайртай дуунуудын нэг болох Хурим дууг дуулаад эхэлдэг. Дуулах шууд энэ чимээнээр бүрэн цагаан гэгэнээр дүг нойрондоо жаргалтай сэрээд харахад бүх юм ивэрээ дуулах шууд энэ жиргээ. Яг ингээд дууга бичээ сууж байхад нь яажгаад чи манай Заяа өрөөнийхөө охиныг дагаад нэг хоёр залуугийн дүрээд ирсэн сүултээ уур амьсгал нь мангар хогийн байгаад харна гарах гэсэн чинь тэр найзын цохиж унгааж мунгаагаад гаргадгүй юм арай гэж нэг юм нойлд нь өөрийгөө түгжээд одоо дарханд таньдаг хүн амт энэ төр байхгүй шүү дээ хэн рүүгээ залах вэ те тэгээд ганц байсан дугаар нь өдөр зоргоогийн өгсөн дугаар тэгээд зоргооруул залгаж байгаа юм л та. Манай хэд бөөнөрөө явж очиод хаалгын нүтгэд угаасаа онгойлохгүй байсан болохоор зоргоо цонхоор навирч орохоор шийднэ. Ясан зүгээр үү? За ингэж аваад хэд хоногийн дараа юм бүүмэд тулгаа зоргоо хоёр ади ахыг шартцсан явж байхад нь гэртээ оруулаад шарын тайлж авах үеэр зоргоо тулгааг 0 руу бензин асгацсан байсныг мэдлгүй баад сууж байгаа тамиг татаж чүдэнзээгээд за тэгээд те боролдоогоо шатааж байгаамаа. Яж ил тэрийг нутрах гэж ади ах аяхтаа архиа цацаж хаяад бүр амар шатаа гатгалгүй яах вэ? Боролдоог нь гипстэй хийсэн те тэгээд ядчил яасан ч том боролдоотой. Яг ингээ мангар эвгүй байдалтай сууж байхад нь Заяа орж ирж тараад яасан би энэ зүгээр үү гэсэн чинь нөгөөхөө түлсэн гэж чадахгүй нүрээ түлцсэн юм аа гэд тэрийг харуулахгүй гэж ийш тийшээ хөдлөөл те. Тулгаал зоргоо өөрийгөө түлчлээ гэд Заяаг дуудсан юм байлээ л дээ. Тулгаа уурлаад те энэ охин чинь надад үнэхээр их таалагдсан. За ёо ийм байдалтай байхад яах гэж дуудаж байгаа юм гэж уурлахдаа нөгөө бичүүлсэн хамаг дууга санамсаргүй цонхоор гаргаж шидчихдээ. Бидээж гарч CD-г авч амжихаас өмнө нэг хүүхэд айл хизээний аваад явцсан. Тэгээд хамаг хөдөлмөрн л ингээл байхгүй талаар нэг болчихлоо юм л та. Дуунууд нь байхгүй болсон ч зоргоо Заяа хоёрын харилцаа айгүй хөөрхөл байгаа дэдий алхаж явж байхад нь хажууд нэрчээд миний машин өмхий биш болцсон би үнэртүүлэгч аваа тавьцсан гэж мэгээлдэ айгүй хөөрхөө даанч урд нь нэг 69 эвдрээ таг зогссон манай хүн замаас зайлаач майлаач гэж орилж байгаад яг алуулах шахсан ч гэсэн тун удалгүй ягаад ч юм нөгөө машиныхын дөрвөн дугуун дөрүүлээ хагарцсан байдгийн те нөгөө ах чинь ингээл энэ одоо бөө юм байх таа гэж үлж байгаа байхгүй. За тэгээ манай хоёр албан ёсоор үерхсээ. Энэ одоо нөгөө нэг тухайн үеийн Capcom темплейтийг санаж байгаа хүмүүс байгалахтай те ямар ч байсан манай хоёр рел хийгээд гэж ярьдаг байлуу та те одоо relationship хийгээд айгүй сайхан аз жаргалтай л үерхэж эхэлж байгаа. Тэгээ нэг өдөр тэр хоёр тал нутагт байдаг эмээ өвөрөө гэрийнхэнтэй танилцах гэж очиж байгаа гэх юм уу та те. Эмээ өвөө хоёр нь айгүй сайхан буурайнууд байдаг юм бэлээ. Заяад ч айгүй их таалагдаад оройн болоод унтах цаг болоход Заяа ээж нь баг багт нь асуураад аав нь ерөөсөө өөр хүнтэй гэрлэлгүйгээр гав ганцаархнаа өөрийн өсгсөн талаар яриад одоо ер нь л манай хоёр үерхлийнхээ 2 дугаар шат руу ороод нэгнийхээ талаар илүү ихийг мэдэж авч эхэлж байгаа. Өглөө зоргоо мангар синематик, драматик, романтик байдлаар морь унсан ханхуу болж Заяаг цонхных нь гаднаас аваад улмаар манай хоёр хөөхөн морь унж явж байгаад за тэгээд хаанхны үнсэлтэд хийж байгаамаа. Миний алцгар залуу. Чи тэгвэл миний аим шиг охин за. Маргаашнаас хичээлдээ идэвхтэй яваа заяа. Яг Заяаг орсныхан дараа тулгаа залгаад нөгөө пүүзи чинь авъя гэж байна. Нааша хүрээ дээрээ гэд яваад очсон чинь нөгөө нэг Заяаг алхаа шахдаг навш хүрээд ирсэн. Манай үнийг тоосгодож унгаагаад тулгаа хамаг хурдаараа хөөсөн ч гэсэн зүхтаагаад яваад өгнө. Заяаг энэ үед ямар ч үед дүүнэрийнхээ ард асаалттай танк байж чаддаг ади ах маань тэр авд явж исэн байж тараад мунохог сайхан шанаадад унгаалгүй яах вэ? Химби. Чимби. Энэ одоо химби.
Зоргоо гимлэх тухаангүй байхад нь эхний өдөр заяа сагчээсэн ч гэсэндээ яг ягаад ч юм сэрснийхэн дараа Facebook энтрээ хаагаад бүр ор сураггүй алга болоодгсан байдаг. Бүр яг яасан болоо гэд сэтгэл санаагаар унтсан сууж байхад нь ади ах те ганц охиноос болоод ингэж амьдралаа сүрүүлж болохгүй шүү миний дүү. Сэтгэлээр шамирвал доошо хязгааргүй шүү гэж ах хүний хуваар хэдүү үг хэлж байгаа. Тэгсэн ч гэсэн яг үндэ хэцүү штэ. Зоргоо маань үнэхээр л яг яагаад ингэж гинэт алга болцсон юм болоо. Надад хайртай биш зүгээр л зугаацж байсан юм болоо. Яасан юм болоо. Үгүй л байх ёстой доо. Ямар нэг учир байх л ёстой доо гэд бөөн бодолдоо живэд ядчил те үнэхээр л яг хайж олох ямар ч боломжгүй бачуурсаар нэлээн урт хугацаа өнгөрсөн ч гэсэндээ хотын нэг FM-ээр нөгөө нэг цонхоор шидэд алга болцсон дуунуудынхаа нэг нь яваад эхэлдэг. Улмаар ёстой хамаг урдаараа л хот орч тэр FM-ийн хүнтэй нь очиод уулзсан чинь заяа хэдэн сарын өмнө CD-г нь FM тавиачиж өгсөн байдаг. Гэсэн ч те холбоо барих утас центрээ үлдээгүйсэн болохоор олж уулзах ямар ч боломжгүй л байгаа юм л та. Хэд хоногийн дараа гэнтэл заяагийн аав нь манай өнөр рүү яриад чи яг одоо хот руу хөдөлж чадах уу гэснээр яваад очиход заяа эмнэлгийн орон дээр нэлээд сүлдсэн байдалтай хэвтэж явах бөгөөд ороод ирснийх нь яг дараахан ганц үгч хэлж амжилгүй амьсгаар байдаг. Яг энэ байдлаараа ямар ч хариулт авч чадалгүй 2 жил өнгөрсний дараа зоргоог нэг шуудангийн газраас хүн ирэнгүүтээ 2 жилийн өмнө заяагийн бичиж явуулсан захиаг өгж байгаа. Тэгээд захиагаа өгөнгүүтээ хэдэн жилийн дараа эзэнд нь үргүүлэхээр захиалчиж болдог л тийм л шууд юм байлээ л дээ. Ингиж нэг эцэст нэг юм захиаг нь уншихад л заяаг яг яагаад алга болсныг нэдүүлээ ойлгож байгаа. Захааныхаа эхэнд яг яагаад зоргоод хайртай болсон тухайга айгүй хөөрхөн илэрхийлдэг байхгүй. Баян айлын охин гэд хүн болгон л пялдагдаж харцдаг байсан байхад зоргоо л юусоо анх танилцчаад нэг нүдэрээ ч тоож харахгүй Facebook-ийн илийн интерээр нь дуудаа те юу гэмтэй те юу гэж харьцажсэн те тэгж ер нь ойлгож байгаа юм те тэгж харьцаад бүр ингээ шарын хөдөлгөөд заавас хайрын хөдөлгсөн л байгаа юм л та. Машин нас өмхий байгаагүй юм бэлээ. Зүгээр л ингээ шарын хөдлөнгүүтээ тэгж хэлж ирсэн бэлээ. Тэгээ тэгээ ер нь захааныхын төгсгөлийг та нарт өөрсдөнд ч үзүүлж Амаараа дүүрэн амьдрал ярьсан. Шазруун зантайч нүдэнд дулаахан залуу. Надад маш их таалагдсан. Дараа нь чи намайг ирж авсан. Ааваас минь өөр хинч миний төлөө ийм агуу зүйл хийж байгаагүй. Чи яагаад дуулдаг гэдгийг надаас нуугаад исэн бэ? Хөөе, миний дүү байж байгаараа нааширтаа. Тэр охин ч надад үнэхээр таалагдсан юм дүү. Өө тэгэл тэр үгийг чинь сонсоод нисээл явцсан. Тэгэл тэр дууны чинь фэн болсон доо. Би буруу юм хийсэн л дээ. Гэхдээ гимшгүй байна уу? Яд. Угаасаа сахилахгүй юм чаа. Үлгэрт гардаг хан хүн ч илүү, юун ч илээ. За, ерөөсөө яг л тэр шиг. Би багтаал унчихдаг, би суултай хүүхэд байсан гэсэн. Тархины судасны нарийс л. Би хүний үнэргүүдээ чамааг ухаангүй хахад чинь хайж яваагүй юм шүү. Ямартай ч 2 хоног хажууд чинь сагсандаа баяртай байгаа. Зоргоо сэрцэн шүү заяа. Аав маань бидний төлөө чадах бүхнийг хийсэн. Хамаг юм харанхуй болсон үед үнэхээр гайхалтай бэлэг бурхан надад илгээсэн. Тэр осол миний өвчнийг сэдрээсэн гэдгийг мэдсэн. Ийм тавилантайгаас хойш хайртай хүнийхээ хүүхдийг гаргаж азаа үзэхээр аав бит хоёр шийдсэн дээ. Хүүхэд бол цоо ирүүл байна. Эхт нь яаралтай эмчилгээ шаардлагатай. Би ганцуудаа зоригт уулзч чадах уу? Дуртай цагтаа ирж уулзж байгаарай.
Хүний амьдралд хамгийн сайхан нь юу гэдэг гэж? Хоолтой, хоолгүй. Хэрүүл зодоонтой ч вэ нү? Тэр юусоо хамаагүй. Хайртай хүмүүстэйгээ л хамт амьдрах хамгийн сайхан нь. Би чамд хайртай. За тэгээ кино маань ингэж дуусаад кредит хэсэг дээр нь мэдээж бидний хайртай Punk and Rap-ийн хамгийн сайхан дуу яваад тэгээд одоо тэгээд дуусч байгаамаа. За тийм байна. Тэгээ өнөөдөр маань бичлэг энэ түрээд өндөрлж гин. Тэгээд тийм одоо тийм л байна да. Тэгээ хамгийн сайхнууд бас үнэхээр ялтчгүй хөөрхөн дурсамжтай үнэхээр хөөрхөн кино байсан байлээ. Тэгээд тийм та нарт бас хэлмээр байгаа юм те. Ямар нэг хүний хамгийн хин нэгний те хамгийн сайхан нь байгаарай. Аргагийн хүүхэн байсан ч харахгүй харин би чиний сонголтыг болохгүй. Хаач явсан чи бол Монголын бэлэг тэмдэг хамгийн сайхнаа.